Монгол улсын их хурлын дэд даргын хуулд өнөөдөр бүгд найрамд Кипр улсын парламентын гишүүн санхүү төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Евагорог хүлэавч уулзлаа. Уулзалтынханд улсын их хурлын дэд дарга ноён Ставрос Евагорог Монгол улсад автоцчлахыг хүсээд Аз Европын парламентын төлөөлөгчдийн уулзалтанд оролцож байгаад талархал илэрхийлсэн. Монгол улс 2016 онд гадаад арга хэмжээний хүрээнд ASEAN-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэд хэд уулзалт арга хэмжээ зохион байгуулна. Монгол улсын зүгээс Аз Европын парламентын төлөөлөгчдийн уулзалтын зохион байгуулалтанд онцгой ач холбогдол өгч, олон орны парламентын төлөөлөгчдийг оролцуулан 2 твийн парламентын цэцэглэлтэй улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж анхаарал хандуулан ажиллаж байгаагаа хэлсэн. Мөн тэрээр таны энэхүү айлчлалыг хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд ирч хүч нэмсэн шинэ харилцааг бий болгоно хэмээн найдаж байна. Манай хоёр орон 1984 онд соёлын хэлэлцээр байгуулсан. Цаашид боловсрол шинжилгээ ухааны салбарт хамтарч ажиллах өргөн боломж бий гэж харж байна гэдгээ хэллээ. Бүгд найрамдах Кипр улсын парламентын гишүүн санхүү төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Евагоро Аз Европын парламентын түвшний томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа явдал ноён хуулт танд болон танай ард түмэн тэр дундаа улсын их хурлд талархал илэрхийлье. Бүгд найрамдах Кипр улс бол Европын холбооны гишүүн улс юм. Монгол улс Европын холбооны харилцаа хамтын ажиллагаанд бүхэл алхмуудыг дэмжихэд манай улс бүрэн дэмжиж ажиллана. Монгол улсад ирэхээс өмнө нэлээд судалгаа хийсэн үүний үр дүнд хурдцтай хөгжиж байгаа орон болохыг мэдлээ. Бүгд найрамдах Кипр улс бол газар дундын тэнгист байрлах олон мянган жилийн түүхтэй жижиг орон. Аялал жуулчлал бол манай гол салбар бөгөөд цаашид Европын банк хууль зүйн салбарын төв болох зорилт тавин ажиллаж байгааг дуулахад таатай байна гэлээ.